Сайн уу? Хангаар дээж нэ. За эхлэх юм уу? Сайн уу? Хангаар дээж нэ. Хулан. Үлэг гүрэлтэй. За хүүгийнхээ хувьд ярихаар хүүхдүүд болохоор багасаа үлэг гүрэлийг одоо номоор дамжуулж таньж мэддэг юм байлээ. Тэгсэн чинь би яасан бэ гэхээр би бүр насанд хүрээд бүр ээж болоод үлэг гүрэл гэдэг нэршилтэй танилцсан. За тэгээд миний хувьд болохоор Монголд аялал жуулчлал гайд хийж агаад зурчтад говь руу би 3 шин 4 хоногийн аялалд явсан. Тэгээд яг говь руу явах замдаа би говийн талаар нэлээд сайн судалж агаад говь бол Монголын үлэг гүрэл ёлгийн нутаг гэдэг. Тэгээд яг энэ зурчтад зориулж үлэг гүрлийн талаар анх судалж уншиж агаад тэгээ хүүхдтэй болсныхаа дараа хүүхд маань үлэг гүрлийн номон дуртай, үлэг гүрэл дуртай. Тэгээд анх танилцсан да. Миний хувьд бол үлэг гүрэл гэдэг бол жинхнээсээ соёлын өв. Миний нөгөө хаач явсан би одоо хүүхдүүдтэй ярих нэг хамгийн том соёлын өв гэж боддог. Ягаад тэгэхээр би зурчтад яг тэр нөгөө хэлжсэн ярьсан тэр мэдрэмжээ хүүхдүүд дээр хэлэхээр хүүхдүүдийн галт цогч юм хүүхдүүдэд илүү танин мэдхэн байдлаар нь хэлж яхад хүүхдүүд аяйгуу сан хүлээж авдаг. Хүүхдүүдийн хүлээж авах нь өнцгөн шал өөр байдаг. Тэгээ Монголоос анх үлэг гүрлийн за нийт 300 гаруй төрлийн үлэг гүрэлхий дээр ингээд төрлийн үлэг гүрэл олсноос 60-ад Монголын газар нутгаас олцсон гэдэг юм байна лээ. Тэгээ анх төрж исэн бол юу гэхээр яагаад монгол хүүхдүүд энийг мэддэггүй юм бол яагаад монгол ээж аавууд мэддэггүй юм бол яагаад хүүхдийн номнод үлэг гүрлийн сонирхолтой номууд байдаггүй юм бол гэж айгүйх боддог байсан. Миний хувьд бол соёлын өв байгаа. За үлэг гүрлийн ном гэдэг зүгээр үлэг гүрэл амтан бол биш. За үлэг гүрлийн номоор дамжуулж бид нар миний одоо эрхлэн гаргаж байгаа хүний хувьд болохоор гэр бүлээ унших, танин мэдхийн нэг хэрэгсэл гэж би л үзэж байгаа. За хүүхдүүд танин мэдснээр юуг хүлээж авдаг вэ гэхээр суралцахын хувьд дуртай болж эхэлдэг. Танин мэдэх үед үлэг гүрлийн байгалийн одоо танин мэдэх үед суралцснараа хүүхд байгалыг хайрладаг болдог. Экологийг таних мэддэг болдог. Дээр нь түүхийг судалдаг болдог. Түүх судалснаар хүүхэд тухайн өөрийнхөө эх орныг бахархдаг болдог. Эх орныхоо зан чанар онцлогийг мэддэг болдог. Тийм учраас би хүүгээ болон миний хүүтэд зэрэгцээж өсөж байгаа Монголын хүүхдүүдийг танин мэдхүй дуртай, түүхийг хайрладаг, эх орноо хайрладаг, соёлын өвийг хүндэтдэг иргэн болж төлөвшөөсэй гэж хүсэж байна. За дэлхий дээр маш олон үлэг гүрэлүүд байгаа. За хүн болгон Tyrannosaurus-ыг мэдэн гэдэг амтлагийн нийтээр бидний одоо Америк зураачдын зурсан үлэг гүрлийн төсөөллүүдийг монгол хүүхдүүд хардаг те. За үүндэд яагаад би энэ номыг онцолж байгаа вэ гэхээр бид нар Монголын газар нутаг буюу Монгол үлэг гүрлийн өлгийн нутгаас олсон үлэг гүрэлүүдэд төлхөө онцгойлон оруулж өгсөн байгаа. Тийм болооч бид нар эх орныхоо түүхээр өв соёлоор аялах боломжийг олгосноор би өөрсдийнхөө номыг давуу тал гэж бодож байна. Лидер ном бол ертөнцийг харах цонх.